Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээд мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Солонгын орноор нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос улан Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчлэгийг хүргэдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас ТГ1083 болсныг 82 99. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Ихэр хөтлөгчин бат. Хөтлөгч Чанцал улам ажиллаж байна. За тэгэхээр эхлээд хоёул өнөөдөр хүрэх мэдээллийн товчийг танилцуулъя тийм. За тэгэхээр ганцаараа амьдардаг бүсгүй гэрт бас нууц дугаарыг цээжилж аваад орох гэж оролцсон. Тэгээд нэг талаар мэдээлэл хүргэн. За мөн нэг онцлог постыг авсан маа. Ер нь карготой холбоотой сонирхолтой нэг онцлог постыг авсан. За миний мэдээллийн хувьд SBS дээр гарсан цалингаас бусад одоо бүх зүйл өсөж байна гэсэн юм яриа гарчээ гэсэн юм нэртэй мэдээлэл байна. За постын хувьд бол за мөн нэгэн бас сонирхолтой арга хэмжээ 10 сарын 30-31-нд бол болно гэдэг юм постыг онцолж байна. Өнөөдөр бас 5 дугаар болохоор та бүхэндээ кино танилцуулдаг байгаа. Тэр Шинк хуул гэдэг энэ нэг бас нэг нөхөн үсдэх тухай сонирхолтой кино байна. Тэгээ энийг бол танилцуулах болно. За тэгэхээр эхлээд та бүхэндээ цаг агаар мэдээлэл хүргэе. Чэжүүд 24 хэмтэй, Зэлмэг Бусанд 23 хэмтэй баг зэрэг үйлчлэг байгаа маань. За яг одоо Сөүл нэмэх 19 минут дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 21, шөнөдөө нэмэх 17 минут дулаан. За мөн төр зүрийн бороотой байна. Үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Бүгд Солонгос улсын вон хаан банкны албан хашаар 2.39 мөнгө, бэлнээр авах нь 2.28, бэлэн бусаар авах нь 2.32, зарах нь 2.44-тэй байна. За тэгэхээр бүгдэнд нь баасан гарагийн мэндийг хүргэе. Ингээд нэг 7 хоног маань өндөрлөх төгсөн байна. Тэгээд энэ сэтгэлийг уншсан өнөөдөр дуканаас үргэнэ. Нэрээ өдөр чимпаши яагаад байсан бэ? Лайв хийж маяглаадсан. Тест хийсэн шүү. Чимпаа тест хийсэн над руу залгаж. Тэгсэн чинь хүмүүс айгүй олон хүмүүс орж ирээд. Тэгээ тестээ зогсоосон байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийн сонь сайхнаа уулзсан. Сонсчод болон чимпаа харман сонь сайхан юу 7 хоног хэрхэн өнгөрсөн байна. За энэ 7 хоног чинь бас хурдан ч өнгөрслөө. Тэгээд энэ 7 хоногийн дундуур биднийг яг хошин унтж байгаа хооронд Facebook тасарсан одоо Instagram 8 цаг тасарсан гэдэг мэдээлэлүүд өглөөс ирэхэд бол байсан. Тэрүүнтэй холбоотой ч юм уу үгүй ч юм уу ямар ч байсан манай бас дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань гадаадд байгаа монголчуудтайгаа онлайнаар холбогдож ярилцдаг байгаа. Тэгээд 2 өдөр бас юу гацаад байсан л та. Тэгээд одоо сүлжээ гэх юм уу бас фэйсбүүктэй байна уу манай энэ сүлжээнд байна уу гэж бид нэлээд мэдхийн тулд өнөөдөр жишээ нь яг дуканаас үрийг хэлсэн шиг одоо лайв тест хийж бол үзсэн байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол дажгууд гацалтгүй гайгүй явсан. Тэгээд баяртай байгаа. Ер нь бол зүгээр ажил дээр иймэрхүү асуудал гарахаар бас энэ 7 хоногийн хувьд бол уг нь их дажгүй бүх юмнууд их явж ирсэн ингээд техникийн асуудал гарахаар ер нь хэцүү 7 хоног миний хувьд бол байсан санагдсан шүү. За өнөөдөр яг бол бас гацчул яана нөгөө Америкаас ч холбогдож байгаа чинь шөнийн ингээл 3-4 цагаас хойш босцсон нэвтрүүлэгт маань оролцох гээд хүлээж яадаг. Тэгэхэд тэр зүйл хүнийг одоо босгочоод болсонгүй уучлаарай гэвэл нэлээ эвгүй санагдах учраас бас тиймэрхүү жоохон асуудлууд бол байсан байгаа. Тэгээд дандаа бас сайн зүйлүүд байгаад гэж юу байх вэ? Ер нь бол хаяа бас иймэрхүү асуудлууд тохиолдол юм байна. Хаяа тог тасардаг байгаа гэдэг. Тэгээд энэ цаанаас бас тог тасарсан тийм. Гэтэ бид нар ер нь түүхэндээ нэг нэвтрүүлгээ тасалж бол үзээгүй тийм. Нэг заримдаа гэж хүлээ авах тохиолдол байдаг. Тасалж бол үзэж байгаагүй. Тэгэхдээ дээр штэ Америк нэгдсэн улсаас холбогдно гэд. Тэгсэн чинь яг тог тасарчдын нэвтрүүлэг холбогдсон юм. Тэгэл л хоёр энэгээр Google хэвчээ найруулагч нар маань энэгээр бондгонаад тэгээд сүүлдээ орох гэсэн чинь юусоо болохгүй байсаар байгаа. Тэгээд нөгөө хүмүүс маань цоч маань аль хэдийн Америк нэгдсэн улсад сэрцэн. За хоёроо одоо ингэ би болж гин үү би ингэ хүлээгээ сууж ингэ. Тэгээ бид хоёр нэг 10 минут хүлээлгэсэн 20 минут хүлээлгэсэн. Тэгээд тог нь ирчин гэж залгахаар одоо удахгүй очлоо гэж тэгсээр байгаа. Зочин маань орч чадаагүй шүү. Тэгэл өстэй. Тэгэхэд өстэй хэцээсэн шүү. Миний хамгийн хэцүү өдөр байсан баг тэр өрөө. За тэгэхээр ямар ч бас нэг иймэрхүү зүйл. Чамд нэмж өөр сонь сайхан би асуугаагүй юм ба шүү дээ. За асуусан баярлаа. Нэмж сонь сайхан гэвэл би өнөөдөр их цагаан гарч байна. За. Бүр яг гэрэлтүүлэх шиг биш миний гармаар сая камера харсан чи. Иймэрхүү сондоо байна да. За тэгэхээр сэтгэлээсээ уншаад хамгийн ихний мэдээлэл хүргэе. Төрөө Сэнди Анжел Наркадаш Туканаас үрий даваа инхжиргал тоо 5 ширийн ботоос өвчмөө бүгдээр орой мэндийг хүргэсэн байна. Бас Хиро Альма Сэнди Анжел бүгдээр орой мэндийг хүргэсэн байна шүү. Орой мэнд хүргэе.
За бас орой мэндийг хүргэе. Удахгүй гацсан шүү гэдээ анхааруулад байгаа гэсэн юм. Юу одоо интернетийг хэлж байгаа юм болов фэйсбүүкийг хэлж байгаа юм болов? Facebook бахада баг. Тийм үү. За тэгэхээр эхлээд мэдээлэл хүргэе. Өнөөдөр бүгд Солонгос улсад коронавирусын халдварын 2176 тохиол бүртгэгдсэн. Үүний 31 нь хилийн чандаас зөвлөгдөж орж ирсэн байна. За би мэдээлэл бол ер нь өглөө ажилдаа ирж явах замдаа нэг сайхан гүйлгээ харчдаг Солонгостой холбоотой мэдээллүүдийг тэгээд таалагдсан мэдээлэл ингээд хадгалцдаг байгаа. Тэгээд өнөөдөр өглөө ажилдаа иржсэн чинь ганцаараа амьдардаг эмэгтэй гэрт нууц дугаар гэрийнх нууц дугаарыг цээжлээд одоо нууцаар орох гэж оролцсон этгээдийг барьсан талаар мэдээлэл байсан. Тэгээд тэрийг уншсан чинь яг тэгэхээр бид нар одоо нэг Солонгост чинь бүгдээрээ яг гэр бүлээр амьдардаг ганцаараа амьдардаг хүмүүс ч гэсэн байдаг. За тэгээд энэ хэрэг нь ямар үүдэлтэй гэхээр нэг 30 гаруй насны бүсгүй шинээр байранд нүүж орох гээд тэгээд тавилга зөвлөхөд нүүлэлтийн газар гэх юм уу ямар тааш тавилга зүүдэг юм газартай холбогдоод тэгээд гэрлэг оруулахын тулд гэрийнхээ нууц одоо кодыг зааж өгсөн юм байна л да. Ийм кодтай байгаа шүү ингээд ороод тавилга маань байршуулаад тавиарай гэж зааж өгсөн чинь хэрэг болохоор 6 сарын 30-ны үед 6 сарын сүүлээр ингэж гэртээ бол тавилга оруулах гэж тэр тавилгын газрын хүнд бол гэрийнхээ нууц хаягийг бол хэлсэн юм байна. За тэгээд дахиад юу болсон бэ гэхээр 6 сарын сүүлээр гарчаад за сая 8 сарын сүүлээр яг тухайн үед нэг гэрийнхэн кодыг цээжилсэн кодыг мэдэж авсан тавилга зөөдөг ажилтан гэртэн шүн нууцаар орох гээд гэрийнхэн кодыг хийгээд тэг гэрлүүн орсон юм байна л да. Орсон чинь нөгөө 30 насны эмэгтэй гэртээ байж таарсан. Тэгээ танихгүй хүн гэрийнхэн кодыг шууд тэгээд орж ирэхээр орилсон чинь нөгөө орж ирсэн хүн нь айсан юм уу яасын одоо мэдгүй буцаад гарч явж байгаа одоо бичлэг CCTV дээр гарсан үлдсэн байлээ CCTV дээр. За ингээд өчигдөр буюу 10 сарын 7-ны өдөр Yonhap News TV дээр энэ CCTV-ийн бичлэгийг бол нууц камер шээ одоо хяналтын камерын бичлэгийг бол бидэгээр зарласан гаргасан байлээ л дээ. Тэгээ бичлэгээрээс харах юм бол 40 гаруй насны эрэгтэй ингээд гэрийнхэн нүгүүд нэг л хоёр тишээ хараал юм шалгаад байгаа юм шиг. Тэгээд яг орцных нь кодыг хийгээд дээшээ гэрлүүн оронгуудаа гэрийнхэн нууц код хийгээд орсон юм байлээ. Тэгээд энэ хүн бас яг тухайн үед бол баригдааг ингээд цагдаад мэдэгдээд тэгээд хаагаад 5 хоногийн дараа энэ эмэгтэйтэй 5 минутын зайтай амьдардаг байсан. Одоо тодорхой болоод одоо бол ер нь хэрэг шалгалтын явцтай явж байгаа. Гэхдээ яг бүр ингээд баривчилсан биш хэргийг ингээд одоо мөрдөн байцаал гэмтэй шалгаж байгаа учраас нөгөө хэрэгтэн маань бас гэртээ очиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хохирогчтой 5 минутын ойролцоо байдаг учраас хохирогчд бас хамгаалалт гаргаж өгсөн билээ цагдаагийн байгууллагаас. Тэгэхээр нэг ийм хэрэг бол болсон байна. Тэгээд бид нар ч бас тэгэл ер нь нүүхээр нууц код хэлцдэг шүү дээ. Тэгээ угаасаа ерөөсөө юм бодохгүй хэлэх юм бол байгаа. Тэгээ Солонгост чинь ер нь ихэнх хаалгууд нууц кодтай одоо түлхүүр гэхээ болцсон нууц код эсвэл бас нэг арай өөр ч үт юм карт уншдаг ч үт юм ийм болцсон байгаа даа шүү дээ. Тэгэхээр надад зүгээр бас санагдаж байгаа зүйл гэх юм бол ялангуяа шинээр нүүж өөр тийшээ нүүх юм бол тэр хаалганы кодоо бид нэр ер нь нэг их солидгүй юм байл л дээ. Би яг тэрийг юун дээр их анзаарсан бэ гэхээр нэг удаа зуны амралтаараа нүүж очиод би тэр байранд 6 сарын сүүлээр нүүж очиод 7 сард Монгол руу амраад ирсэн. Тэгээ 1 сар амарчаад ирсэн чинь нөгөө хаалганы кодоо сандгүй. Тэгээд юу яасан чинь тэр байрны одоо үйл хөдлөх зуучлах төвийн хүнтэй бол өмнө ингээ байр үзэхдээ бол Kakao-токоор харьцажсэн мессенжер. Тэгэхэд за та өөрөө очиод ингээ үзчихээ. Ингээ кодыг над руу явуулж суудаа байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг бид тэр кодоо хийсэн чинь хаалга онгооч байгаа. За нэрээ энийг ингээ тэр үйл хөдлөх зуучлах төвийн хүн мэдчихээн. Зөндөө олон байр үзсэн хүмүүс мэдчихээн тий. Би өөрөө хүртэл тэрийг хадгалсан. Дараа нь тэгж нэг бодож байгаад бүр сольсон. Тэгэхгүй бол ер нь бол тэр нэлээ их тарчдаг юм санагдсан л да. Нүүж оцсныхан дараа бол тэр тал дээр анхаарах хэрэгтэй. За дээр нь яг мэдээж хүмүүс харах юм бол бас саяны яг энэ бүсгүй гэх шиг тий. Тэрвээ тийм тохиолдол байх юм бол бас сольжих боломжтой. Тэр батарейг нь авч байгаа л хойно нэг заавар байгаад байт юм бэл тагийг хойдлын таяг авахаар одоо пассвортаа солих, нууц дугаараа солих тийм бол заавар байдгийм байлээ. Тэр бол ямар ч сая энэ мэдээг сонсож надад хамгийн түрүү санаад орж байна. Тийм надад ч гэсэндээ яг толгоонд мэдээг үзээд толгоонд орсон зүйл юу гэхээр би бас Солонгост байр үзэж байхад яг нэг бүдүүн сан буюу үл хөдлөх мөрөнгө дээр очиод за би байр үзэх гэсэн маань над руу бас яг адилхан утсаар мессеж явуулчихсан байхгүй. Тэгээд энэ ойролцоо ийм барилга байгаа чи тэгээ ороод өөрөө тэр байрын кодыг хийгээд ороод үзчих гээд тэгээ ингээд нэрээ ингээд асуугаадсэн чи хүмүүс нөгөө анх тэр тухайн үл хөдлөхөөс авсан кодоо сольдгүй мэн юусоо. Тэгээ солихгүй болохоор чи тэр нь ингээд дараа нь тэрний өмнө би байр үзэж дараа чинь баах үзэж өөр хинч үздгийг те маш олон хүмүүс тэр байрны яг тэр хаалгын кодыг мэдээд нь шүү дээ тийм. Тэгэхээр намайг одоо гэртээ явах нэрийг энэ шиг ингээд хүн орж ирэх бол тохиол гарах байгаа байхгүй. Тэгэхээр нэр айгуу сайн мэдв штэ юм байл. Ядаж одоо үл хөдлөх хөрөнгөөс би байраа солисон бол тэр кодоо солих хэрэгтэй юм байна. Тийм яг давуу тал гэх юм бол яг үл хөдлөх хөрөнгийн үнд дагуулад очиод үзүүлэх юм бол нэг талаараа тэр дагуулж одоо үзүүлсэн гэд хөлснөх их магадaltaй яг чи өөрөө очиод үзчихээ код хэлж байгаа нь болохоор тэр хүн яг өөрөө явж үзүүлээг учраас нэмэлт мөнгө төлбөр нас гайгүй байх шиг байдیں۔ Дараа нь харин Оросоо нөө марталгүй энэ
юугаа одоо тэмдэглэх солих дээр нь сольсон дугаараа тэмдэглэхгүй бол баларх юм байл ши. Би бол яг тэгээд Монгол явж ирчихэд гайгүй ингээд хийгээл орой болгон би ажилласаа ирэхэд асуудалгүй хийгээд орчдөг байсан чинь яаж ч бодож сандаггүй. Тэгээд нэг хоёр давхард байсан хоолоогоор дамжиж нэг орох гэж үзээд ингээ авирч нэг үзнэ. За энэ бас арай л эвгүй юм аа. Тэгээд бодчих юм байна. Тэгээд харин нэг тэр мессежийг харж санаанд ороод нэрээ ингэж нэг харьцаж байсан шүү дээ гэж санаж байсан. Би харин манай найз яг бас нүүр хөдөл хөрөнгөөс ийм байр ячаад кодын солиог байхгүй. Тэгээ би бодоод нэр ерөөс хүмүүс ингээ кодын солидгоо мэдээ. Тэгэхээр анх авсан одоо үйл хөдлөлийн хүмүүс мэдчихээн. А энэ дээр болохоор нүүчээд нүүлгэлтийн газар те одоо тавилга зөөх газартаа бай өөрөөнийхөө одоо гэрийн кодыг хэлцэндээ юу ч бодохгүй. Угаасаа миний тавилгыг оруулж өгөх тулд тэр хүмүүс чинь код мэдэх шаардлагатай шүү дээ. Хоосон байранд оруулж байгаа юм чинь. Тэгээ хэлчингүүд ядаж тэр кодоо солих хэрэгтэй байна. Мартахгүй те би хүнд хэлээд өгсөн л ерөөсөө тэр кодоо солих хэрэгтэй байл гэдгийг сануулах гэдэг энэ мэдээг онцлсан байгаа. За юуна мөг манаас мэдээж авахд илүүдэхгүй юм байна. Ирэх хагасаа өдөр нүүх гэж байгаа баярлалаа гэсэн байна. За кодоо солиорой. За тэгэхээр би үргэлжлүүлээд дараагийн мэдээллийг хүргэе. Өнөөдрийн зөв мэдээлэл сонгох гээд харж байгаа. Өнөөдрийн хувьд бол одоо эрэлттэй гэх юм уу тийм мэдээллүүд нэг ламборгин машин одоо удбай мөргсөн ийм мэдээлэл бол байгаа байхгүй. За тэгээд бас цэцэрлэгт нэг хүүхдээ ингээ үнэтэй сургуульд явуулаад ийсэн чинь нөгөө багш нь бас ингэж хүч хэргэлдэг байсан нь болохоор илэрсэн гэдэг иймэрхүү мэдээлэл. Ер нь харсан чинь нэлээд тийм яалтчгүй л ингээд хүмүүсийн их сонирхож байгаа мэдээлэл гэмт хэрэгтэй ч юм уу тийм холбоотой мэдээлэл хаана. Өнөөдөр тийм мэдээлэл заавал сонгохгүй дээ гэдэг нэлээд одоо хайсан. Тэгээд зүгээр яг энгийн хүмүүст хэрэгтэй бас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэж зүйл ер нь Монголд Солонгост гэлтгүй хаана байгаад байгаа юм байна. Тэгээд ялангуяа Солонгос улсын хувьд болохоор одоо сүүлийн үед ийм яриа гарсан гинэ. Цалингаас босод бүх зүйл өсөөд байна даа гэж хүмүүс хоорондоо ярьдаг болсон. Ийм бас зүйл бол гарсан гэж. Тэгээд энэ дээр харах юм бол хүнсний одоо бүтээгдэхүүн за бензин тос байгаа тийм нефт тэгээд дээр нь болохоор энэ байрны бас одоо барьцаа чонсоо гэж ярьдаг тийм энэ зүйлүүд бүгдээрээ бас өссөн байна гэсэн ийм дүн байна. Ялангуяа 9 дугаар сар гараад 9 сарын төгсгөлөөр бол энэ одоо жилийн 3 дахь улирлын юмны үнийн хэрэглээний одоо үнийн индекс гэж гаргадаг. Энэ тооцоог нь хараад үзсэн чинь ялчгүй бас юмны үнүүд бол урд одоо ойрын хэдэн жил 9 жил байгаагүйгээр өндөр өссөн байна гэсэн ийм бол тооцоо гарсан юм байна. Тэгэхээр нийт одоо юмны үнийн өсөлт гэх юм бол 2.6%-аар бол өссөн. Энэ болохоор сүүлийн 9 жилийн дотор бол хамгийн өндөр үзүүлэлт гэж байгаа. За дээр нь гэх юм бол яг энэ юу өсөд байна гэхээр саяны хэлсэн бүтээгдэхүүн тэгээ хүнсний бүтээгдэхүүн нарийн зүйл рүү орох юм бол одоо гахаам бах өндөг тийм тэгээ санчуугаад бас хүмүүсийн нөгөө гахаамхаа ороож иддэг ногоо байгаа тийм тэр ч юм уу ингээд маш олон бүтээгдэхүүнүүд нь бол өсөд байгаа юм. Тэгэхээр дэлгүүр явахаас бас одоо айдаг болжээ гэсэн ийм бас яриа өршлөл гарч байгаа юм. Тэгээд хүмүүсийн мөн хэрэгэлдэг газар тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд гэхэд 3.7%-аар за мөн аж үйлдвэрийн ийм бүтээгдэхүүнүүд бас мөн одоо 3.4%-аар бол өссөн ийм өсөлтүүд бол харагдаж байгаа юм. Тэгэхээр ер нь Солонгост бол ялчгүй бас ялгаагүй юм өсөд байна гэж бол харахаар юм байна. Надад бол Монгол таксины үн нэмэгдэнгүүт л бүр шок. Яг нэг буудал заримдаа таксидаг байсан чинь нэг өдөр илүү мөнгө нэхэд наа. Тэгэхээр л айгүй шудрах хүн болоо л тест нэрэ. Яагаад өмнө тэгж гардаг байсан гэж хэлсэн чинь над руу айгүй нухацтай харсан таксин жолооч. Бензины үн нэмэгдсэний чи мэдээгүй. Тэгэхээр би мэдсэн. Тэгэл нөгөө нэмэгдсэн үнтэй төлсөн л нэр ялч бензин үн нэмэгдсэн маань миний л буруу л да. Би тэгээ өөрөө тэрийг байнга төлдөг байсан зүйл маань гинт 1000 гаруй төгрөгөөр нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр би гайхаад ядаж 100 200-аар ингээд баг багаар нэмэгдгэн багтаа гэдэг тухай үү. Гайхажсэн. Тэн дээр бол угны юм гэсэн шүү дээ. Эхлээд нэг бензины үн өслөө гэхэд одоо 2050 боллоо гэд өмнө хийжсэн юм те. Тэгээд бензин авахгүй болохоор анзаарахгүй байлаа. Тэгээд ямар ч өслөө гэхэд ингэж бол шууд 500 төгрөгөөр таксины 1000 гойж байгаа 1500 болох ёсгүй гэх тиймэрхүү зүйл харагдчихсэн. Тэгэнгүүт сая болохоор би яг ярих ч л да. Нэг хэсэг бүр бензин тасарсан шүү дээ. Тэрнээс наанах юм бол такси 1000 1200 гэдэг иймэрхүү байж байгаа. За тэгээ бензиний тэр тасраад эхэлсэн чинь бүр 1500 2000 болоод тэгээ одоо болонгууд яг бензин буцаад хэвийн юмдаа орлоо гэсэн чинь 1500 биш илүү 1200 биш 1500 руугаа орчоод илээ. Тэгээ би өнөөдөр өглөө таксидсан чинь яг 1000-аар нэмэгдсэн байсан чинь яг буурхан буурсан 500-аар буурсан байлээ. Тэгэхээр уг нь хэвэндээ орчод байгаа мөртлөө урдныхаа үнээр биш нэмэгдсэн үнээрээ л явчихлаа. Тийм. Тэгээд эргээд солонгосын мэдээлэл рүүгээ эргээд ороход бол тэгээд сүүлийн ингээд саруудад бол 2% бол тасралтгүй өссөн гэсэн юм үнийн дүн байгаа юм байна. Яг нь солонгосын засгийн газраас хэлж байгаа нь болохоор нийт ингэж үнийн өсөлт бол инфляц бол 1.8% ийм байгаа. 2%-аас доош гэдэг бол гайгүй. Энэ бол харьцангуй бүр тийм хэцүү зүйл рүү бол ороогүй байх гэсэн ийм бол зүйл байгаа юм байна. Тэгээд сурвалжлагчийн бас
одоо энэ ярилцж байгаа болохоор энэ юмны үндэд өсөд одоо хаана хүрээ зогсох вэ ингээд гайгүй болох уу гэсэн чинь харамслаа нэлэг одоогор ойрд бол яг юм зогсох зүйл бол байхгүй байна. Он гартал ер нь бол юмны үнүүд бас өсөд байх юм ажиг хандлага бол харагдаж байна гэсэн байна. Тэгээ одоо ялангуяа Солонгос улс ч өөрөө долларын ханш бол уг нь харьцангуй гайгүй байдаг. Тэгэхээр долларын ханш бас нэлээд өссөн учраас гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд нэлээд өсөж байна. За дээр нь одоо нефт энэ бензиний үн бол өсөж байгаа учраас ер нь сүүлийн 7 жилийн бас хамгийн өндөр үзүүлэлт гэсэн. Тэгэхээр ялгаагүй л бас юмны үн бас Монгол ер нь дэлхийд хаанч ингээд бас өсөж байгаа нэг ийм хандлага байгаа юм. Энэ болохоор корона энэ пандемик гэл энэ зүйлүүдтэй холбоотой. Гэхдээ яг зарим орнуудын хувьд бол эх жилийн 3-4 сар гэхэд бол бас гайгүй болчих юм бол төлөв байгаа гэсэн байна. Уяна мөгөө өндөг 50% өссөн байгаа шүү. Чанцаа бууруулах талаар анхаараарай гэсэн. За би анхаарал тавья. За тэгээд Солонгост бол яалтчгүй Солонгосчгүй Монголд ер нь ингэдэг шүү дээ. Хүнсээ нэг цуглуулах тогтмол мөнгөний хэмжээ танд байдгүй. Би нэг сардаа за эдийг ерөөсө хүнсэндээ зарцуулъя гэдэг байхгүй. Тэгээ яг зарцуулангууд өмнө нь одоо нэлээ за хэд нэг 2-3 бодол өндөг аваад нэг гурил мөрл аваач идэм ингэ зарцуулчдаг юм. 1 литр ингээл багасаад нэг тиймэрхүү зүйл гардаг шүү дээ. Тэгээ Солонгост бас хизээ үлээ нэг жоохон үн хөөрөгдөд. Тэгээд би юм худалдаж авсан чинь өмнө нь бас нэлээд хөөрх юм цуглуулждаг гэсэн 50,000 вон 60,000 вон гэсэн юм а. Тэгсэн чинь юу вэ хэдх юм аваад дууссан. Тэгэл за гэхдээ юу юм бэ лээ яг нэг үнэтэй дэлгүүрээр орж ийн үү хямдралтайг олж ийн үү бас нэг миний чадвар шаарддаг юм байлаа. За Сэнди Анжел энэ сар ирэх жил дэлхийн нийт эдийн засгийн шинэ систем шилжихтэй холбоотой ханш асуудалтай байна шүү. Үл хөдлөх бүү ав доллароо хадгал англи хэлээр мэдээлэл бол сураарай вон хадгалахад дажгүй гэдэг. Манай Сэнди Анжелд өнөөдөр их нэлээ олон анхаарлын нэмэгтэй зүйлүүд бол биш тийм 3. За тэгэхээр хоёулаа үргэлжлүүл нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулах тийм. За тийм. За жимбаахтай боломж болох ёо. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo ажиллаж байгаа. MN Post Cargo та бүхэн Солонгосоос Монгол руу илгээх каргог бол түргэн шуурхай болно. Нааш нь одоо илгээдэг ийм карго байгаа. Хаягийн хувьд гэх юм бол Монгол таавны B1 давхар 106 тоотод байдаг. Тэгэхээр та бүхэн Сөүл дотор хэрвээ ачаа илгээ хүсэлтэй байх юм бол 30 кг одоо 30 кг-аас дээш байх юм бол хаягаар бол очиод аавна. За бусад жижиг төрлийн бас бараа бүтээгдэхүүнээ та каргогоор Солонгос дотроо тэгбэгээр илгээгээд шуудангаар илгээгээд Монголдо мөн үргэлтийн үйлчлэгээр бол авах юм боломжтой байгаа. За тэгээ MN Post Cargo-ны хамгийн гол давуу тал нь температур баригчтай гэдгээрээ давуу талтай байгаа шүү дээ. Бид нар карго явуулахаар ер нь муудах, хөлдөх. За тэгээ өвөл бол гоо сахны бүтээгдэхүүн хөлдөөд ирчдэг. Тэгэхээр одоо гоо сахны бүтээгдэхүүн манай ер нь Монголд ч гоо сахны бүтээгдэхүүн Солонгосоос аяг ухарж ирдэг юм лээ ш. Тэгэхээр одоо орж иж байгаа бүтээгдэхүүн хөлдөж хагарчвал маш том одоо хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүс хувьд бол хохирлоо ш. Тэгэхээр яг энэ температур баригчтад явуулах юм бол темпур гинэ. Температурыг нь бариад за тэгээд яг бүтээгдэхүүн гар дээр хөдөлгөөн авах бол боломжтой байдаг юм байна. За тэгээ сая чимба хэлсэн. За би утасны нарийн зарлалчээ. Тийг 10 8371 8299 тийг 10 8371 8299. За тэгээд магадгүй Facebook пэйжийг сонирч байгаа бол манай мэдээллийн хэсэг байгаа яг лайв хажууд линкийг би оруулсан байгаа учраас та бүхэн линкэн дээр дараад шууд пэйж рүү үсрээд орчих боломжтой. Эсвэл MN Post Cargo гэж үчээд пэйж хот суунаас орох боломжтой байгаа шүү. За тэгээд доор нь хүмүүс ер нь ачаа хизээ ирэх вэ гэж тэдэнд буунаа гэд хариултууд нь илгээгээд явчихдаг. Энэ дээр бас одоо нэг амьдрал харж байлаа. Пүүз худалдаа захиалга гэд 21-ний ачаа 19-ных байгаа юу гэсэн чинь энэ 7 хоногт буунаа гэсэн чи ёо ашгүй тийм. Бурхан минь энэ гэсэн хүмүүс нөө бизнес 8-аас янз бүрийн зүйлүүд нь яваад идэг учраас иймэрхүү зүйлүүд бол байгаа баг. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байна. За үргэлжлүүл онцлог постоо сонгосон байгаа. Миний постоос жоохон карготой холбоотой тэгтээ айгүй хөгжилтэй надад бол айгүй хөгжилтэй санагдсан. За Lovers гэсэн пэйж дээр орсон байна. Сайн байна уу? Өөрөөс чинь бараа захиалсан юм аа. Гэхдээ надад ерөөсөө ачаа минь ирсэнгүү гэсэн чинь нөгөө талаас нь сайн байна уу? Та хүлээ аваагүйгээ баталгаа байна уу гэсэн чинь нөгөө зүгээр гараа юу ч аваагүй гэсэн гарныхаа зургийг бахаа аваад хоос алгыныхаа зургийг бахаа ингээд явуулсан байгаа байхгүй. Тэгээ би энийг хараад хэд хоногийн өмнө шүү дээ 2-7 хоногийн өмнө байна. Гоо сахны дэлгүүрт ороод тэгээ би худалдаж авсан бохгүй юу худалдаж авснаа марч нэг илийн худалдаж авсан. Тэгсэн чинь тооцоо ичингүүтээ айгу сонио шал өөр юм бодож исэн юм уу нөгөө авах ёстой юм аваагүй ингээд тавьж гараа авсан байна л да би өөрөө мэдгүй. Тэгээ дараа найзтайгаа уулзаад ингээд хоолнд орчихсон чи юу авсан чинь цаг гэл тэгэхээр би ийм гоо сахны ингээд цүнхөө худалдаж байдгүй. Тэгэл за хоёлаа гэс хоолоо идчих хаахаас өмнө очиж гэл очсон чинь таны тэгтээ авч яваагүй яг хин яаж батлах юм гээл аа тэгэхгүй. Тэгэхээр би аваагүй шүү дээ миний зүнхэнд авахгүй би ерөөсөө аваагүй шүү гэсэн чинь тэгтээ ингээд
тий бид нар бол ингээд өгцөн л гэж бодож байна. Гэл яг нөө ээлжид солигдсон байсан юм байна. Надад яг зарсан худалдагч биш. Дараагийн ээлжийн хүн ирсэн. Тэгэхээр би тэгвэл камер шүүхүү би нэрээ үнэхээр аваагүй гэ. Тэгээд сүүлдээ нөгөө хүн чинь бүр ингээд үгүй манай хугасаа өгдөг. Цүнхээ үзүүлээд гараа ингээд би ингээд зогсоод байх байсан байдаг шарын тий. Тэгсэн чинь дараа нь камер шүүхгүй үүдэнд нь очиод тэгсэн чинь яг тэр дийлэгц одоо яг юу цаанаас нь юу яд юм бэлээ. Юм худалдаж авч байгаа энэ кассыг нь яг хүний гардаа нөгөө кассныхаа хүний гар дээр тааруулсан камертай юм бэлээ. Тэгээ би тэндээс юм авч байгаа байхгүй. Тэгсэн чинь би яг ширээн дээр нь тавиад тэгсэн чинь тэр худалдагч хүүхэн нь ингээд аргашаага хийж байгаа юм байгаа байхгүй. Тэнгүүд би тэр миний госохны бүтээгдэхүүнийг буцаагаад ингээд тэгээд уцааж авч байсан. Нэрээ гэхдээ яг ийм хүн тохиолдол бол тий би яг аваагүй гэдэг нэр яг яаж батлах одоо Монгол ард түмнийхээ гараа үсгийг аваад тэргээр нотротоор батлуулаад гэдэг шиг нэр тиймэрхүү зүйл бас болдгоо юм байна. Одоо бас камерууд их дажгуулж намайг дөнгөж сургууль өгсөд нь хадгалам зээлийн орчинд ажиллаж байхад би нэг одоо анхны ажилдаа яалтчгүй тэгээд хүнд 100 мянгыг өгөх байсан билүү ямар ч мөнгө өгөхтэй юм дээр сая 100 мянгыг өгөөд явуулчихсан. Тийм алдаа гаргасан ялч миний алдаа. Тэгээд нөгөө хүн нь бас нэг тэр шатаар нэг хурдан гүгэл явчихсан юм а тэнгуут нь би за энэ нэг сэжигтэй боллоо сэфэ онгоолгоод үзсэн чи яалтчгүй тийм мөнгө ингээд боодлоо дээр харсан чи тийм задгаагаар байхгүйсэн. Тэгээд юу илээ би нэг алдаа гаргах чи тэгээд хойноос өнгөч нөгөө нэг тэгээд буцааж оруулж ирээд тэгээд би чи тухайн үед маш ихтгэлтэй байгаа байхгүй ягаад гэвэл камер байгаа. Дээр нь бас ингээд ямар ч байсан болчин ер нь бол миний буруу яг байгаа ч гэсэн ингээд тэр хүн илүү аваасныг мэдж байгаа учраас тэгээ нөгөө үнтэйг уулзаад юу яасан чи би харж ингээд машиндаа суугаач. Би дагаад машинд суугаад явлаа. Тэгээ босч ирээ угаасаа камер байгаа ингээд тэгнэ гээд тэгээд замдаа нэг зогсоод нэг өөр юм руу яарад ин гэсэн учраас тэр газар руугаа ороход би нэг цагтаа явж харан дуудаад би ингээд хүнд мөнгө илүүгүй явуулчлаа. Тэгээд надаа ингээд буцааж өгдөггүй яах вэ гэсэн чи чиний л буруу шүү. Чиний л анхаарал шүү. Тэгсэн яваад өгтэй нэг би дотроо цагдаа дэлчихнэ гэд найдаж исэн байхгүй болчихоо. Тэгээ буцаад эргээд нөгөө байгууллага руугаа ажил дээрээ ирээд тэгээд бас яаж учраа бас юуныхан босод одоо албан тушаалын хүмүүс дээр ингээд тийшээ хүмүүс дээр ороод иймэрхүү юм гарчлаа камер авах гэсэн чинь манай камерын холболт хийгдэг байгаа бичээг ямар тэгээ яана тэгээд тэгэхэд яг хоо тэгэл камерын бичлэг байгаа одоо хүн ирнэ гэсэн нэг тиймэрхүү юм хэлж байгаад болохгүй бол би тань зүгээр та ингэж их мөнгө бүгдийг авч явна гэж байгаа байхгүй би дөнгөж төгссөн оюутан байна мэн гэж жоохон зовлон ярьж байгаа танд ингээ хоймоо үгүй тиймэрхүү байдлаар тэгж нэг тохиролцоонд бол хүрж ирсэн. Тэр хүн авцсан үнэн юм уу те? Ялч аваа явсан. Тэгээ аваа явчихгуудаа тий ямар муухай юм. Тэр өөр газар руу ороо гараад ирсэн. Чиний өгсөн мөнгө чи энэ байна гэдэг нөө тухайд миний дандаа мөнгнүүд сая төгрөг чи 10,000-аар ингээд багцлсан байгаа. Тэр өөрөө газар 1000-аар багцлсан. Манайд ганц сефэнд 1000-т байгаагүйсэн байхгүй. Тэгсэн чи харин тийм юм үзүүлээ тэгжсэн. Муухай юм би. Манайд өмнөх ажил дээр сэнтэй одоо зөндөө төв та ядаа суулцаар. Манай өмнөх ажил дээр бас манай нэгтлэгч за одоо өмнөх ажлынхаа сонсч уулзлаарай. Би ч хөтлөгч түүх хэрэгтэй байна. Өмнөх ажлын ихч ингээд бас яг касны ихч нэгтлэгч хоёр ингээд хоорондоо ингээд нэг өдөр яг хоолны цаг болж исэн чи би тэр хоёр ингээд муудалцаа болж юм идэх гээд байгаа байхгүй. Тэгсэн чи тэр хоёр ингээд яриад наа. Үгүй ингээд эндээс юусэн ингээд нэр гэсэн 100,000 алга байна. Тэр карт нэр бүртгэж авсан гэдэг нэгтлэгч бүр гүрийцээ. Ерөөсө чи надад өгөөгүй гэсэн чи нөгөө хүч болохоор би танд өгсөн их чи би танд ингээд 100,000 100 хэдэн мянга байна гэдэг ингээд өгсөн штэ. Та бутархайг нь авчингуудаа нөгөө тийм өөр цэшгээ хийсэн юм шүү гэд. Тэгээд тэгсэн чинь манай нэгтлэгч одоо тэгвэл камера шүүлгээ. Үнэхээр арга алах гэл. Тэгээд захирлаар нөгөө чи гараа явдаг байхгүй. Тэгээ гараа явсан чинь камера шүүсэн чи ихч нөгөө мөнгөө ингээд яг цүнхрүүгээ хийх гэж байхдаа тохоогоор 100,000 түлхээд тэнгүүтээ нөгөө тийм яг доор хогисоо байгаа байхгүй. Хогисоор унтсан байдгийн. Тэгээд өстэй боо юм бол нөгөө касны ихчээс уучлах байгаа. Яна өстэй уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Өнөөдөр сайхан хоолоор дайлиг гээл тэгэл би хоолтой болсон. Тэгээд тэр өдөр KFC-гээр дайлуулсан байт юм аа. Миний хувьд бол гоё төгөлтэй. Ганаа түүн батар. Одоо хамаатнаасаа гараад явчихсан санацаа гэсэн. За үргэлжлүүлээд би бас постоо хөргий. Энэ болохоор өмнө бас манай нэвтрүүлэгтэй холбогдчихсан Ачаасааны Монгол хоолны газар бахаа би хаягийн андуураг багт нэг өдрийн өмнө ингэж оруулсан байна. Нэрээ би 10 сар гоё мэдээд дуулгана гэд байсан да гэсэн байна. Тэгэхээр 10 сарын 30-31-нд Хангаан нүүдэн сом дээр ийм арга хэмжээ олно гэж бол энэ дээр бол бичсэн байна. Тэгэхээр манай Ачаасан хоолны газар энд бол Монгол хоолоо хийгээд хуушуур буудзаа худалдаалнаа гэсэн байна. Та нар маань бас ирж оролцож болох юм байлээ шүү. Эхлээд захиалга өгнө гэсэн. За тэгээд үргэлжлүүлээд 11 сард бас гоё мэдээд дуулгана гэсэн юм байна. Тэгээ энийг харах юм бол хам мөрний ирэг дээр байдаг. Одоо энэ яг энэ дээр арал гэж нэрлэхэд бас болохоор л юм шиг үл. Ягаад гэвэл хам мөрний голд байдаг юм нэг хэсгийн одоо газар энд бол ийм арга хэмжээ болно. За энэ дээр болохоор янз бүрийн арга хэмжээ болохоос гадна Монгол юм хоол зарагдана гэдэг нь болохоор тэнд солонгос хүмүүс ирэхэд бол тийм Монгол хоолоор үйлчлээд Монгол бууз хуушураар үйлчлэх ийм боломжийг бол
одоо гаргаж байгаа юм. Тэгээд хүмүүс бас сэтгэл дээр нөгөө заавал очно хамгийн түрүүнд очно гэд нэлээ их битсэн байлээ. Тэг хаана болно гэсэн бэ тасна? Энэ болохоор Хангааны хам өрн дээр байдаг Ханган нүүдүүл сом гэдгсэн байна. Яг зөв газар байна. Хам өрн дээр л одоо хуушур идэм байна шүү дээ. Тэгээ энэ дээр бас доор нэг хүний битсэн бас таалагдсан л да. Солонгосчуудыг хуушуурнд хушуурдаг болгочих юмсан тэг гэсэн байна. Тэр ер нь бол хуушуурны сурталчилгаа дийлэн сайн хүрээгүй боловч яг Монгол хоолны газар очиж идсэн хүмүүс болохоор хуушур нэлийн дуртай байгаад идэг юм байлээ. Нөгөө нэг ийм хоол гэл мандуу гэл бас Монгол бууз гэж хэлж байгаа юм шиг тэгж хэлээд. Гэхдээ нөгөө CEO яг Солонгос Монгол нөгөө яг жил боллоо яалаа. Тэгээд Солонгосныг өдөрлөг гэх юм нэг өдөр яг Монгол хоолныг ийм хэсэг гарсан байхгүй юу. Тэгсэн чи тэрнээр болохоор нөгөө солонгос хүмүүсийн амтад тааруулсан юм яасан. Яг бидний нөгөө амтрахаа иддэг хуушур шал өөр шинээр төрсөн хуушур. Тавьцсан солонгосчууд Монгол хуушур гэдээ идэж үзсэн чи онцгүй ингээ. Манай нэг найз л би тухайн үед бол Монгол ирсэн. Тэгээд солонгос найз стандартаар тэгж аа гэсэн манай хуушураас идэж үзээрэй тэгээд сурталчлаа өөрхөө дотроо тэгсэн чи очсон чинь нэг тийм гоё амттай бол байгаагүй гэдэг. Тэгсэн чи ялтч үүж амтыг өөрчилсөн. Тэр 19 оны 8 сард байсан маяг CEO-гийн нэг жилийн ойгод Монгол нээсний дараа тэр арга хэмжээ нь болохоор CEO-гийн бүх салбаруудаар Монгол хоолнууд бэлтгэсэн болоод зарнаа гэж анх зарыг ингээд тавиад яхад бас солонгос монголчууд маш их сонирхсон л доо. Би өөртлөө гэрийнхээ ойролцоо CEO-д очиод одоо яг юм юу ирэх гэж нүү ирсэн үү гэж асуугаал байсан. Тэгээ манай тэр чин Аасан руу бас нэлээд зайтай гадаад хүмүүс баг байдаг газар учраас тийшээ бол ирээгүй л дээ. Тэгээд бүр манай найзууд би бичлэг энэ төр хийгээд одоо дэлгүүр рүү орж үзье гэж лайв энэ төр хийгээд явжсэн. Тэгээд манай одоо MJL радио солонгосын тэр үед бас идэвхтэй байсан гişүүд бол нэлээх яг энэ тухай пост оруулаад ийм амттай байна гэдэг хамгийн гол нь хуушрын задлаад үзэхээр яг солонгос хүмүүс илүү тааруулаад ногоо ихтэй өөр одоо зүйлүүдээр бас амталчихсан байсан. Тэгээд бидний хувьд яг амтлангууд нөгөө идэхийг хүсэж байдаг хуушур биш нэг тийм нэлээд тийм зузаан гуралтай тэгээд тийм байсан. Уг нь бол яг гоё хуушур байсан бол бас хүмүүс таалагдах байсан ч юм уу гэж надад санагдсан л да. За тэгэхээр хэдний өдөр байлаа нөө үйл ажиллагаа маань 10 сарын 30-31-ний өдөр байлаа. За тэгвэл болоогүй юм шүү дээ тий. Одоо ч өдөр 8 гэхээр. Тэгвэл 30-31-нд очиж сайхан Монгол хуучраа идээрээ тэгээд солонгосчууд чи оочролдог шүү дээ ер нь хоолны газар. Тэгэхээр манайхан бас ингээд цуварцаа оочрлж яах юм бол нөгөөдөл чи гайхаад аа. Тэгээ 10 сарын 30-31-нд 10-аас 18 цагийн хооронд Хангаан нүүдүүл сум дээр гүмтэл мунваа явах гэсэн юм хянсаа болно гэж бол битсэн байлаа. Тэгэхээр та бүхэн бас магадгүй цаг зав таарах юм бол очиод сонирхоод үзээрэй тийм. За Ганаа Төмөр Европт илүү өгсөн бол буцааж авах арга байхгүй. Гэхдээ цаад хүн орлогоо нотлох асуудал үүсдэг учраас болохоор заавал буцааж шилжүүлдэг гэсэн байна. Мөнгө авсан тохиолдолд за Батөвшин дэлгэр сайхан хуушраа CEO-гийн гिचтэй идэхээр гоё штэ гэсэн байна. За тогоо төрөө юм болов? Төрөө маань солонгосчууд махыг хэр хэрэгэлдэг вэ гэсэн байна. Тэгэхээр ер нь бол Японд бол харьцангуй арай бага хэрэгэлдэг юм байлээ. Солонгосчууд бол сангамсаалж харахч гэдэг юм. Ер нь бол махнуудыг бас төрөлбөрөөр маш их иддэг байгаа тийм. Тийм идэх. Гэхдээ яг харьцангуй юу юм бэлээ? Өөр л юм бэлээ. Заримдаа болохоор нэг махгүй болчвол заримдаа одоо мах идэв. Миний ажиллаж байсан нэг газар аюу мах бага. Тэгэхээр нэвтрүүлгийн шоу эфир төлөгч чимат хөтлөгчийн цуглуулам найруулагчаар оюун болноор ажиллаа. Мөн хамтран ажиллаж байгаа. Эмэнд пост карго хамтран ажилласан байгаа шүү. Эх 7 хоногийн даваагаар өглөөний чинь цаа шоу нэвтрүүлгийг эргүү уулзлаа. Түр баяртай. Та бүхэн амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэр баяртай. Солонгын орноор нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн шав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчлэгийг хүргэдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 82 99